Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний аливаа өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээж байгаа билээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Ихэнхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлгийн харилцаанд элдв хориотой бодол бий болгодог бөгөөд үүнийхээ хор хохирлыг юр анхаардаггүй. Бэлгийн хориотой мэдрэмж ил гарахдаа ямар ч удирдлаггүй болж хүнийг өвчлөл, гайхшрал түргэдэг гол хор хохирол нь байдаг. Бэлгийн харилцааны хүмүүжлэн гимших, шийтгүүлэх мэдрэмжээр төлөвшөх ёсгүй. Харин гим хоргүй, цэвэр ариун харилцаан дээр үндэслэх ёстой. Нэг залуу эмэгтэй надад хандсан юм. Тэрээр нөхөртөөгөө ер нь ямар нэг хориогоор юу ч сайн болж байгаагүй. Бэлгийн энерги энэ бол манай ертөнцийн салшгүй хэсэг. Бас бидний ертөнцийн хөгжил, үүргээ гүйцэтгэхийн үндэс нь болдог. Түүнийг хүлээж авч зөв хэрэглэж сурах ёстой болохоос биш үгүйсгэж, хориглож болохгүй. Эсрэг хүйсийн хүндээ хайр өгч, авч, таашаал хүртэж сур. Энэ холбоо өөрийнхөө гайхамшигтай, нууцлаг ертөнцид хүрэхэд нь туслана. Тэр таны хувийн харилцаа, таны ертөнцийг баяжуулна. Харин эсрэг хүйсийн хүндээ гомдох, үзэн ядах, хорсох, эсрэг хүйсийн хүнээ муу сайн, муухай сайхан хэмээн хандах нь бэлэг эрхтний ямар нэг өрөвсөлтэй болгодог. Антибиотикийн тусламжаар өвчний шалтгааныг устгадаггүй гэдгийг аль хэдийн ойлгох цаг болсон. Шалтгаан нь бидэнд, бидний ядуу дорой үйлдэлийн загварт байгаа юм. Далд ухамсар өвчний тусламжтай хүнд чухал сургамж өгдөг. Эмээр өвчнг зөвхөн дарангуйлж болно. Энэ нь тэгээд удаан үргэлжиж гүнзгий үйлчлэнэ гэж үү? Яг ийм учраас сүүлийн үед бэлгийн замын буюу өнгөний өвчин архаг шинжтэй болсон. Тэгээд арх, даарах зэрэг өдөөгчд үйлчлэнүүц. Өөрийнхөө тухай эдгээр өвчин дохиогч эхэлдэг. Тэгнэс бид түүнийг эмээр дардаг. Бие махбод нянг зориудаар тодорхой хугацаагаар ухамсар зэдэх үед шаардлагатай үед дохио өгөх зорилгоор өөртөө хадгалдаг гэж боддог. Ерөнхийдөө биднийг хүмүүжүүлэх зорилгоор шүү дээ. Хүн устгагч бодвол
Мэдрэмжээс салмагц өвчин хаашаачим хаанаас ирсэн тэр зүг рүүгээ алга болдог. Дээр дурдсан олон шалтгаанаас гадна амьдралын итгэлгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй гэж их боддог. Хүмүүст огтхон жидэгдэггүй хүмүүс доох тусдаг. Тэд энэ ертөнцийн хэн ч биш гэж өөрсдийгөө боддог. Тэдний далд ухамсарт өөрийгөө маш их үзэн ядах үзэл шингэсэн байдаг юм аа. Бидний бие бол энэ ертөнцид болж байгаа бүхнийг хүлээж авах хэрэгсэл юм. Тэр бидний үзэл бодлыг шууд илэрхийлдэг. Бид өвчнөө үүсгэдэг. Өвчин гэдэг нь бидний биенээс ирж байгаа дохио. Түүнийг сонсож ойлгож сурах хэрэгтэй. Бидний бие бүх бодлыг мань хүлээн авдаг. Эрүүл сарвал бие, сайхан бодол нь биедээ үзүүлж байгаа хайр халамж юм аа. Сөнөөгч бодол бол харин өвчин зовлон болно. Бид өөрсдийнхөө биеийг сонгодог. Иймээс өөрийнхөө гадаад байдалд сэтгэл хангалуун бус явах нь аюултай бөгөөд тэнэг хэрэг билээ. Бидний дээд ухамсар одоо бидэнд байгаа яг энэ биеийг хэрэгтэй гэсэн сонголтыг хийсэн. Иймээс бидний бие, энэ амьдрал, энэ ертөнцид хүлээсэн тодорхой үүргээ биелүүлэх хамгийн тохиромжтой хэрэгсэл юм аа. Бидний бие бол бодлын мань тусгал мөн. Иймээс бид биеийг өөрчлөх гэж жишээлбэл илүү гоё, туранхай, сайхан болгоё гэвэл далд ухамсарынхаа бодлын програмаа өөрчлөх ёстой. Өөрийнхөө бие, гадаад төрхийг байгаагаар нь хүлээн авч хайрлах нь маш чухал гэж би боддгийн. Зөвхөн тэгснийхээ дараа өөрчилж эхэлж болно. Биеийн зүүн тал. Энэ бол авхаалж, шингээх чадвар, эмэгтэй хүний энерги. Эмэгтэй хүн их хүнийг бэлэгдэж байдаг. Биеийн баруун тал. Эрэгтэй хүний энерги, эр хүн эцэг хүнийг бэлэгддэг. Хүн бол нэг цул амьтан гэдгийг битгий мартаарай. Түүнд эр биеийн мөн эм биеийн энерги эргэлдэж байдаг. Дорны философт эрэгтэй хүний эхлэл ян, эмэгтэй хүний эхлэл инийг өв тэгш зөв эргэлттэй байхад маш их анхаарал хандуулдаг. Энэ хоёр төрлийн энерги нь тогтвортой. Өөрөөр хэлбэл эр эм эхлэл тэгш байх ёстой. Эрэгтэй эмэгтэй энерги таны биед тэгш байгаа эсхийг яаж мэдэх вэ? Үүнийг мэдэх амар хаан. Амьдрал дээр эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцаж байгаа харилцаатай нь дотоод биед нь энергийн үйлчлэлийг харуулдаг. Хэрвээ доголдолтой бол уг харилцаанд дүгнэлт хийж, тэгтээ өөрийнхөө эцэг эхээс эхэл. Хэрвээ танд эцэг эхийнхээ аль нэгний тухай агуулгадж байвал тэнцвэр алдагдаж, энэ нь элдв төрлийн, жишээ нь салстын хатуурал, бэлгийн замын болон бусад өвчин гэх мэтийн зовёрт хүргэдэг. Эцэг эхтэй хандах хандлага дахин хар. Яагад гэвэл ертөнцид эцэгт нь эр биеийн эхлэл, эхт нь эм биеийн эхлэлийг харуулдаг. Дахин хэлэхэд өөрийнхөө тухай болон эсрэг хүйсийнхээ хүний тухай сөрөг бодлоосоо салах хэрэгтэй. Ийм маягаар та биеийнхээ баруун зүүн талдаа өөрийнхөө биед эр эм эхлэлээ тэнцвүүлэх болно. Таргалалт, илүүдэлжин, өөхлөх. Хэрвээ та илүүдэлжинтэй бол эд шидээр үйлчилдэг эм яарч битгий хайгаарай. Өөрийнхөө дотор руу ханд. Тэнд шалтгаан нь байгаа. Өөрийгөө болон өөрийнхөө биеийг битгий хүчирхийл. Хоол хасах, жим барих аргаар зовоож хэрэггүй. Мэдээж хэрэг хэсэг хугацаанд тодорхой үр дүн өгнө л дөө. Хэрвээ та өөртөө хандах хандлага үндсээр нь өөрчлөхгүй бол таргалалт эргээд л ирнэ. Таргалалтын тусгал болдог бодлуудыг бичиж. Айдас хамгаалуулах хэрэгцээ. Тарган хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө хамгаалтгүй гэж боддог бөгөөд өөх хамгаалагчийн үргийг гүйцэтгэдэг. Тарган хүмүүс маш их мэдрэмтгий, бас бодлоо эзэмдэж чаддаггүй.
өөх тэдэнд хүсээгүй сэтгэл хөдлөл гансарлаа мохоохт нь хэрэг болдог. Таргалалт бол өөртөө сэтгэл хангалуун бус үзэн яддгийн нэг илрэл. Та өөрийгөө маш их үзэн яддаг бөгөөд үргэлж шүүмжиж харааж байдгаас таны бие өөрийгөө хамгаалах хэрэгтэй болдгийм. Миний нэг танил үсчинд маш тарган эмхтэй ирдэг байлаа. Тэрээр өөртөө адилхан тарган хүмүүсийг үздэггүй байсан юм. Балиар тарган хүмүүс аймаар муухай бүдүүн өөх нь бүр харахаас дургүй хүрмээр гэж үргэлж ярина. Илүүдэл жинтэй хүмүүсийг өөртөө хайргүй байдал нь нэгтгэдэг. Над дээр тийм эмэгтэйчүүд ирэхэд би эхлээд өөрийгөө хайрлаж биеэ хүлээн зөвшөөрөхийг зөвлөдөг юм. Хүүхэд гаргасан эмэгтэйчүүд таргалж түүнийгээ бодисын солилцооны өөрчлөлтөөр тайлбарладаг. Энэ нь хэдийгээр үнэн боловч эмэгтэй хүн өөртөө анхаарал бага тавьснаас л таргалалт үүсдэг. Энэ бол маш бүдүүлэг алдаа. Төрсний дараа эмэгтэй хүн өөртөө төрхийн өмнөхөөсөө 2 дахин илүү анхаарал тавих ёстой. Үүнийг жирэмсэлж эхэлсэн өдрөөсөө эхлэх хэрэгтэй. Анхаарлаа зөвхөн гадаад байдалтай хандуулах биш, бас дотоод бодол, мэдрэмж, үйлдэлээ цэвэр байлгах ёстой. Хүүхдийн эрүүл мэнд эцэг эхийн бодол, сэтгэл хөдлөлөөс бүрэн хамаардаг. Ээж нь хэдийгээр тайван байна, хүүхэд нь төдий чинээ эрүүл байна. Тэгэхээр нойргүй шүн цөөхөн байна гэсэн үг. Нуусан хорсол, уучлж чадахгүй гомдол хадгалах нь бас таргалалтын шалтгаан болдог. Тарган хүмүүс их гомдомтгой. Гомдол өөхний давхраг хоримтлагдахад нөлөөлдөг байна. Миний нэг үйлчлүүлэгч хэдэн удаагийн ховсдолтын дараа 4 кг хасаад ахиж турхаа болчихсон. Далд ухамсартай харилцахад цаашаа турхад нь түүний аавда болон шин эхнэрт нь гомдсон гомдол саад болж байлаа. Түүнийг 14 настай байхад эцэг нь ихээс нь салж өөр эмэгтэйтэй гэрлэхээр явсан гин. Тэр цагаас хойш тэр таргалж эхэлжээ. Ийхүү жин нэмсэн шалтгаанаа мэдээ тэр эмэгтэй аавда болон хувийн амьдралд нь өөрөөр хандах болсноос хойш турж гойлог болсон. Эр хүн өр хүүхдийнхээ төлөө санаа зовх нь таргалахад бас нөлөөлдөг. Энэ нь эрүүл байхад сайн хооллох чухал гэж олон хүн боддогтой холбоотой. Эдэмхий байх нь далд ухамсарын эерэг хүслийг хэрэгжүүлэхтэй ихэнхтэй холбоотой байдаг. Ховдог хүмүүс өөрт дутагдж байгаа сэтгэлийн хоосрлоо хүнсний тусламжтайгаар дүүрэх гэж оролддог. Далд ухамсарт гидсээ дүүрэх нь сэтгэл санааны хоосрлыг дүүргэж, улмаар сэтгэл санааны тарган байдлыг ч бий болгодог. Хайр дутагдах, амьдралд сэтгэл хангалуун бус байхад хүн хоолыг түргэн зурын хурдан ханамж явах хэрэгсэл болгодог гэмтэй. Энэ нь өөрийгөө хуурсан хэрэг тул бие махбод хоолны шин хэмжээ орцыг нэгтгэх болно. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлал, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн эзтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1